Хэрхэн сонсож үзэх таны өдрийн амар амгаланг айлтгая дэлхийн монголчууд амжилт радио 88.3 цорчны цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдрийн маань зочноор хадгаламжийн даатгалын корпорацийн нөхөн төлбөр бүтцийн өөрчлөлтийн газрын захирал Баасан Дулам, за мөн хадгаламжийн даатгалын корпорацийн олон нийт санхүүгийн боловсролын хэлтсийн захирал Алтан Дэлгүүрнаар хүрэлцэн ирсэн байгаа. За бүсгүүчүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За микнүүдээ өөрлөгөө жаахан ойртуулъя. Тэгээ жаахан чанга ярихгүй бол жоохон сул сонсогдоод байна. За өнөөдөр бид гурийн хамтдаа ярилцах сэдв маань хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар ярилцсанаа. Тэгэхээр ер нь энэ хадгаламжийн даатгалын корпорац гэж яг ямар корпорац байгаад байна тий? Яг энэгээр яриагаа эхлэх үү? За тэгээ. За манай хадгаламжийн даатгалын корпорац бол анх 2013 онд байгуулагдсан. Тусгайлсан банкны хөнгө хадгаламжийн даатгалын тухай хуулийн хүрээнд одоо ийм төрийн байгууллага байгаа. Тэгээд 13 онд байгуулагдсанаас хойш ерөөсөө арилжааны бүх банкуудыг даатгаад тухайн банкнаас хураамж төлрүүлээд үндсэн үйл ажиллагаа нь бол ер нь хураамж төлрүүлэх, тухайн санг бүрдүүлж эрсдэлгүй удирдах. Тэгээд даатгалын тохиолдол буюу одоо банк татан буугдах юм бол нөхөн төлбөр олгох ийм үйл ажиллагаануудыг бол хэрэгжүүлж явж ирж байгаа юм байгууллага. Зөвөр өөрөөр энгийнээр хэлэх юм бол одоо бид нэр мөнгө хадаад одоо юу хамгаал одоо ялээ. Тий, иргэдийн ерөөсөө тий банкнд хадгаламж байгаа шүү дээ тий. За тэгэл хүүхдтэй одоо жишээлбэл их сургуульд оруулна гэж төлбөрийг хадгалж байгаа. За тэгэл янз бүрийн байдлаар л хүмүүс хадгаламж үүсгдэг байх. Тэгээ тэрэн дээр л хамгаалт үүсгэж гин гэж ойлгож болох уу? Тий. Гол зорилго нь тийм үү? Тий, харилцах хадгаламж ерөөсөө хүн ер нь банкн дээр тий нөгөө цалингаа авдаг данс байдаг. Тэгэл ирээдүйдээ зориулаа хуримтлал үүсгэж гин. Өөр одоо тэгэл ер нь дан ганц дансаар тогтдог шүү дээ. Тэгэхээр төрөл бүрийн одоо банкны үйлчлэгээ харилцах данс хадгаламжийн үйлчлэгнүүд авдаг. Эднэрийг нь бүгдээрингээ нийлүүлээд манай байгууллагын зүгээс бол 20 хүртэлх сая төгрөгийг нь даатгаад хамгаалаад байждаг гэсэн үг. Тэгэхээр ч одоо нөгөө дан ганц хадгаламжийн данс гэхгүй харилцах данс гэхээр одоо бидний цалин орж гарч байгаа данс хүртэл даатгагдсан байдаг гэсэн үг юм уу тий? За. Гэхдээ энийг нөгөө нэг бид нар яг өөрсдөө одоо жишээлбэл та нартаа гүйччихэд нөгөө гэрээ мэрээ хийдгүү энэ банк та нар л харьцдаг гэсэн үг байна шүү дээ тий? Ер нь бол банк нөгөө нэг өөрсдийнхөө харилцагч хадгаламж эзэмшигчдийн өмнөөс ингээд даатгуулад манай байгууллага руу тогтмол улирал бүр хураамж төлөөд явж идэг гэсэн үг. Тэгээд бид тэрүүгээр нь сангаа бүрдүүлээд хэрвээ ямар нэгэн одоо банк татан буугдах те эрсдэл үүсэх юм бол тэр бүрдүүлсэн банкудаасаа бүрдүүлсэн сангаасаа бид нар харилцах хадгаламж эзэмшигчд нь нөхөн төлбөрийн хэлбэрээр нөгөө даатгсан мөнгнүүдийг олгоод өгч гэнэ гэсэн үг. Тэгэхээр 20 хүртэлх сая төгрөгийг бол ингээд даатгаж явж байгаа. Нэг банк ч одоо нэг банк дампуурч гэж яах вэ? Гэхдээ зүгээр сая хамгийн ойрхны жишээ нь Капитал банк дампуурлаа штэ тий. Тэгээ мэдээж нөгөө мөнгө хадгалуулсан иргэд бас нэлээд ямарсан. Энэ тохиолдолд одоо танах бол нөгөө банктай биш иргэдтэй яг тулж харьцсан гэсэн үг тийм үү? Тий, ер нь бол сая Капитал банк татан буугдаад 350 гаруй одоо хадгаламж эзэмшигчдийн асуудал үүссэн. Тэгээд манай байгууллагын зүгээс бол нэг 44.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг одоо ингээд олгоод явж байгаа. За нөхөн төлбөрийг бол бас манай байгууллага шууд иргэдэд өөрсдөө олохгүй нөхөн төлбөр олох банк гэж сонгогдсон банкаараа дамжуулаад за энэ удаа бол капиталын одоо хадгаламж эзэмшигчдэд хаан банкаар дамжуулаад бол нөхөн төлбөр олгоод явж байгаа. Тэгээд ч гэсэн энэ үйл ажиллагаа үргэлжилсээр л байгаа юм байна тийм. Нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа маань 3 жилийн хугацаатайгээд одоо эх 22 оны 4 сард дуусгар болохоор байгаа. Магадгүй нэрээ капитал банкны харилцагчид байх юм бол нөхөн төлбөр аваагүй бол хаан банкны тодорхой салбаруудаас очиод бас авах боломжтой. Тэгээ 22 оны 4 сар хүртэл нөхөн төлбөр олох ажиллагаа явагдаж байгаа. За нөхөн төлбөр гэхээр одоо ингэдэг штэ. Зүгээр одоо жишээлбэл бид нар жолооч хариуцлагын даатгалж гэдэг юм уу те ийм даатгал даатгуулгуудаа нэг ийм хувь байдаг штэ тий. За одоо нийт мөнгөнийхөө одоо нийт одоо хохирлын тэдэн хувь ч гэдэг юм уу те. Яг энэ тохиолдолд нэрээ яа дээ? Энэ тохиолдолд ерөөсөө одоо жишээ нь за иргэн тий 10 сая төгрөгийн хадгаламжтай за 2-3 сая төгрөгийн харилцах дансанд нь мөнгө ээж идэг ч юм уу тий ингээд за 3 данстай байлаа гэж бодъё. Тэгэх юм бол энэ 3 дансанд байгаа мөнгүүдийн бүгдээрингээ нийлүүлээд за 15 сая төгрөг болох юм бол тэр 15 сая төгрөгөө бодогдсон хүүхдийн бүгдээрингээ авчна. Харин 20-с дээш одоо юу гэдгийг 25-30 сая ч гэдэг юм уу 100 сая энэ төр олоо явчих юм бол манай байгууллагын зүгээс 20 саяыг нь олгоно. Үлдсэн мөнгөө яг нөгөө өмнө нь банк татан буугдахад яаж явдаг байсан те төв банкнаас томилогдсон эрх хүлээн авагч гээд
байгаа. Тэгээ эх хурлаа өгч рүү хандаад хүсэлтэд гаргаад 20 саяас дээш давсан хэсгээ бол тэгж явна. 20 сая хүртэлх нь бол манайхаас шууд хөтөлбөр олгоод өгч байна. Тэгвэл одоо дээд хязгаар нь 20 сая гэж байна. 2 сая төгрөгийн хадгаламжтай хүн байсан бол яг л хүүгээ бодуулаад одоо 2 сая 200 мянга ч болдго юм уу 2 сая эдэн мянга болдгийн те хүн бодогдох нь тухайн хүүтэйгээ цуг бодуулаад авчихна гэсэн. Гэтэ хүмүүс зүгээр ингэж ажиглагддаг л та одоо ингээд ямар нэгэн байдлаар одоо данс нээхэд ч юм уу эсвэл зээлийн гэрээхэд ч юм уу ингээд нэг их цаас ахлаар ингээд них айхтар ингэж нэгтэлж уншдгүй юм шиг надад санагддаг байхгүй юу. Ерөн зүгээр даатгалын гэрээгч гэсэн. Ерөн зүгээр анзаарч хахад тэгэнгүүт нөгөө нэг одоо жишээлбэл тэн дунд мэдээж за таны одоо мөнгөний хэдэн одоо хувь нь ингээд одоо даатгагдсан байгаа шүү ч гэдэг юм уу те. Хаана утас дуурайд байна? Даатгагдсан байгаа шүү ч гэдэг юм уу те. Тэнд заасан л байгаах. Тэгээ тэрийг нэг хүмүүс иргэд нэг анзаардгүй улмаас миний хадгаламж ингээд даатгалд хамрагддсан байх шүү гэдгийг бас тэр болгон мэддэг байх гэж би бодод байна. Тэгэхээр танаа хадгаламжийн даатгалын корпорац маань тэгвэл одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нэг 14 байна уу 17 даатгалын компани байдаг л да. Хэднээс юугаар ялгаатай? За даатгалын компаниудын хувьд бол ерөнхийдөө хувийн хвшлийн байгууллагууд тэгээд за даатгалын компани гэхээр одоо нөгөө эрүүл мэнд гинтийн осол ингээд машин тэрэгтэй ийм төрлийн даатгал явж идэг. Манай хадгаламжийн даатгалын корпорац бол төрийн байгууллага арилжааны банкуудыг даатгадаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол ялгаатай ойлголт. Иргэдийн хувьд бол банкнасаа магадгүй энэ манай ийм боршуур эдгийн даатгал хадгаламж хамгаалагч өрөмтлөл гээд энэ дээр бол манай байгууллага болоод ямар бүтээгдэхүүн одоо тэг хадгаламжийн даатгал гэж юу юу юм бэ гэдэг талаар бол товч танилцуулсан байгаа. За энэ хадгаламж эзэмшигчдэд зориулсан гарын авлага гэж байдаг. Энэ гарын авлага дээр бас даатгалд хамаарахгүй бүтээгдэхүүн гэж бас байна. Ер нь бол иргэд хуулийн этгээд 20 сая хүртэлх харилцах хадгаламжийг бол манайх даатгаж байгаа. Гэхдээ тодорхой нэг одоо тий тухайн банк татан богдох дампуурхад нөлөөлсөн байж болзошгүй тий. Ийм төрлийн тодорхой төрлийн бас харилцах хадгаламж даатгагддаг. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг бол тухайн үйлчлүүлж байгаа банкнасаа ийм одоо брошюр мэдээлэл байна уу гэд ингээд аваад танилцах боломжтой. За манайхаас бол ийм мэдээллүүдийг банкны салбар нэгжүүдээр за манай офис дээр ч гэсэн ирээд авах боломжтой байдаг. Зөв. За бид нар ч одоо сая 2 жил COVID-19 цар тахлын үеийг одоо даван тулсаар л байна. Одоо нөөдөг чи мутааслагдаад үргэлжилсэн юм лээ. Хизээ тусахыг таашгүй. Гэтэ бид нар яг нэг юм хөл орой яг түрүү жилийн үедээ чи бид нар ч тас хөлөөрөнд байлаа шүү дээ тий. Тэгээ яг энэ одоо үеэр тий иргэдийн хадгаламжийн хэмжээнд одоос яг COVID-19 цар тахал хэрхэн нөлөөлсөн бол энэ дээр бас судалгаа байд юм болов? Энэ дээр ерөнхийдөө заавал орнууд манай бас дотоодын харилцах хадгаламжийн байдлыг ерөнхий өсөлттэй харагдчихлээ. Тэгээд энэ дээр юу нөлөөлсөн байж болзошгүй вэ гэхээр ер нь бол за манай Монгол улсын хувьд бол ипотекийн зээлийг бас төр хугацаанд хойшлуулсан төв банк засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд бас нэлээд байгаа. Тэгээд зарим төрлийн татваруудыг бууруулсан. За тэгээд нөгөө хэрэглээний зардлыг тэгэлсэн ч гэдэг юм уу. Энэ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээс хамаарат дээрэс нь бас нөгөө иргэдийн хувьд тодорхой бус байдал ихтэй болсон учраас аль болох нөгөө тухайн нөхцөл байдалд зарцуулах хөрөнгөтэй байхын тулд харилцах хадгаламж бол өссөн дүр зурагтай байлаа. Тий. Америк болоод ер нь бусад улс орнууд дээр ч гэсэндээ бас яг өсөлттэй байгаа. Шалтгаан нь ерөөсөө тодорхой бус байдалд өөрсдөө гинтийн зарцуулах мөнгөө хуримтлуулж явах шаардлагатай гэдэг ийм ер нь хүлээлтүүд их байгаа юм билээ. Тэгэхээр энэ талаасаа ер нь бол харилцах хадгаламж тодорхой хэмжээний өсөлттэй гарч ирсэн байлээ. Зөв. За тэгэхээр одоо хадгаламжийн даатгал гэхээр бид нар нөгөө өөрсдөө одоо түрүүн би нөгөө ярианыхаа ихэнд дурдсан. Яг одоо жишээлбэл танай корпорацийн нэг ажилтнаа төлөөлөгчтэй ч юм уу тий харьцаад нөгөө одоо бид нар даатгалын компаниар бол очиод нөгөө гэрээгээ өгдөг шүү дээ. Тэгээд гэтэл бидний банкнд хадгалуулж байгаа мөнгө болон харилцах дансман цалингаа авч байгаа дансман хүртэл даатгагдаад гэдгийг бид нар би ч гэсэн одоо л мэдээ сууж шít өө ийм юм байт юм. Иргэдтэй тулж ярьцдаг болохоор яг шууд. Тэгэхээр одоо яг энэ хадгаламжийн даатгал гэж юу юу юм бэ? Ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг бас яг хэлээд өгч идэх үү? За тэгээ ер нь энэ хадгаламжийн даатгалын тогтолцоо бол дэлхийд даяар байна л да. Хадгаламжийн даатгалын корпорац за манай улсын хувьд бол 13 онд үүсч хөгжсөн. За ер нь бол анх дэлхийд дээр бол 1926 оноос ингээд Америк нэгдсэн улсын корпорацийг байгуулад ингээд явж исэн төвхтэй байдаг. Ерөөсөө хадгаламжийн даатгалын корпорацийн үндсэн зорилго, эрхэм зорилго нь юу байх вэ гэхээр
нийт харилцах хадгаламж эзэмшигчдийн ялангуяа нөгөө санхүүгийн мэдлэг мэдээлэл багтай байдаг жижиг хадгаламж эзэмшигчдийг даатгаж явах ийм одоо зорилготой. За цаашлаад санхүү доктортой байдлыг хангах. Нөгөө банк татан бүгдэн дампуурна гэдэг чинь өөрөө санхүүгийн секторт нөлөөлөх үс маш том хэмжээний өөрчлөлт. Тэгэхээр энэ тохиолдолд одоо иргэдийг аль болох нөгөө мөнгөө банкудаас татах ч юм уу ийм үзэгдэл гаргахгүйгээр одоо даатгаад хамгаалаад ингээд авч гарах ер нь бол гол зорилго нь л байдаг. Тэгэхээр одоо ингэсэн шүү дээ. 20 сая төгрөг хүртэлх мөнгө маань даатгалд гарах гээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо би магадгүй за 100 сая төгрөгтэй байлаа гэж бодъё л доо. Тэнгүүд 100 сая төгрөгөө бүгднгийн нэг банкнд авчиад хийчих юм бол миний 20 сая төгрөг даатгалд ороод 80 сая төгрөг нь орохгүй болчиход байгааз. Тэгэхээр би 100 сая төгрөгөө хувааж байршуулах хэрэгтэй юу? Энэ жоохон санаагаар асуулт болчихгүй юу? Ер нь бол эрсдлээс хамгаалж штэ тийм үстэй мөнгөө те. Иргэдэд яг мэдээд авчих хэрэгтэй юм нь болохоор арилжааны бүх банк даатгалд хамрагдсан байгаа. За тэгээд бүх банк даатгалд хамрагдсанаас гадна тухайн банкн дээрх таны харилцах хадгаламж бүгдээрингээ нийлүүлээд 20 саяар хязгаарлана. Тэгэхээр нэг банкнд дах нийт 20 сая төгрөг даатгагдсан гэж ойлгож байна. Тэгээ иргэд өөрөө шийдвэрээ яаж гаргах нь бол тухайн иргэний асуудал болох байна. Тэнгүүд би зүгээр яг ингээд би нөгөө нэг миний харталд одоо зөндөө олон сонсогчд сонсож байгаа шүү дээ тий. Тэгэхээр би 100 сая төгрөгөө 5 банкнд 20 саяар ингэж хадгалах хэрэгтэй юм байна тий. Хэрвээ даатгалд хамрагдана гэж үзэх юм бол эрсдэлгүй найдвартай гэж үзэх юм бол тийм үү? Мөн үү? За тэрийг бол өстой иргэний сонголт л мэдэн дээ. Иргэн бол яг энэ үйл ажиллагаа процесс ол ойлгоцсон байхад те өөрөө ямар байдлаар одоо хөрөнгөө зохицуулаад явах уу хувийн сонголт. Мэдээж сонголтонд бас даатгалаас гадна те нөгөө хувь хэмжээ өөр бусад хүчин зүйлүүд бас нөлөөлж байгаа. Тэгэхээр тэрийгээ тооцоод иргэн өөрөө бол сонголтоо хийгээл. Одоо ер нь бол нөгөө арилжааны банкуд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нэг 13 банк байна уу? Хэдэн банк? Одоо 11 байгаа. 11 байгаа. Зарим нь нэгдсэн байгаа. 11 банк. Тэгэнгүүт нөгөө манайхан ч юм бас ингэнэ бас тий сонголтоо шүү дээ. За энэ л гайгүй найдвартай. За энэ л дампуурахгүй шүүл гээд. Тэгээд уул нь бол тэгвэл бүгдээрээ л даатгагдсан байд юм байна шүү дээ тий. Тэгээ 20 сая хүртэл бол бүгдээрээ даатгав. За ойлголоо. За хадгаламжийн даатгалд хамрагдахын тулд тэгвэл банкны харилцагчид төлбөр хураамж ингээд төлтгөл ахалтаа яач ч бодсон те танаач гэсэн тэр төлбөр хураамжаар л үйл ажиллагаа чи явагддаг байгууллага байдаггүй те бодвол тэгэхээр одоо энэ нэг бид нар нэг өөрсдөө мэдгүй түрүүн би гэрээнд заасан байснаа ч анзаарч уншихгүйгээр ингээд харьцчихдаг байх гэдэг хэсэгтэй энэ дээр нэг жаахан дэлгэрүүлэх үү. За ерөнхийдөө бол банкны гэрээнд бол яг энэ талаар орсон байдаг хэсгийг бол мэдэхгүй байна. Тухайн банк өөрсдөө харилцагчтайгаа гэрээгээ байгуулад явж байгаа учраас ерөнхийдөө бол 11 арилжааны банк бол 11 үлээ одоо албан журмаар улсаас ингээд зохицуултыг хийгээд манайх ингээд даатгаад явж байгаа. Тэгээд иргэний хувьд бол харин яг нөгөө таны одоо тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ чинь яг даатгагдаж гин үгүй юу гэдгийг бол энэ гарын авилгаасаа л ер нь дэлгэрүүлээд харчих хэрэгтэй. Энд дээр яг даатгалд үл хамаарах гэдэг нөгөө даатгахдахгүй төрлийн харилцах хадгаламжууд байдаг. Гэхдээ энэ дээр одоо зүгээр иргэн хууль этгээдийн хувьд бол ерөнхийдөө л даатгалд хамрагдчихна. Яг банк тэгээд төрийн байгууллага сангууд ч гэдэг юм уу те тодорхой төрлийн дээрээс нөгөө банкны холбогдох этгээдүүд удирдлагын түвшинд бас ажиллаж байгаа хүмүүс ч гэдэг юм холбогдох этгээд ихэр бас нэлээд нарийн тодорхойлолтууд бас байгаа. Тэгэхээр ийм төрлийн хүмүүс бол даатгахгүй. Тэгэхээр ерөнхийдөө иргэний хувьд бол очиод ирнэ үйлчлэг авахд даатгагдсан байна л гэсэн. Тэгээ нөгөө автоматар ингээд даатгагдсан байдаг учраас нэг тэгэж асуугаад байхгүй. Дээрээс нь нөгөө хувь иргэнтэй манай байгууллагын хувьд бол харилцаад байхгүй болохоор бас яг нөгөө танигдах тал дээр тийм яг мэдхгүй байгаад байдаг л та. Энэ түрүүн манай баасан тулам захирал нэг юм хөөрхөн тэмээ оруулаад ирсэн. Энэ яг ямар очиртай бид нар болохоор нөгөө хадгаламж хоригдлын хүүхэд багчуудад багаас нь дадал болгох зорилгоор дэлхийн хоригдлын өдөр арга хэмжээг бол бас жил болгон Германы байгууллага Sparkasse банкны сан Монгол банкны холбоо ингээ дөрвөн байгууллага маань хамтран зохион байгуулалт бол баг уламжлуулсан байгаа. Тэгээд бид нар ярилцаад одоо хүүхдүүд бол нэг гахаан дотор мөнгө хадгалуулдаг гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо Монгол үндэснийхээ тэмээг бэлэгдэл болгоё. Тэгээ тэмээ маань бүхэндээ усаа ураагаад тийм ээ олон хоног усгүйгээр явж чаддаг хоригдлуулдаг амтаа тэр утгаараа тэмээгээ бэлэгдэл болгоё гэд бид нар энэ хоригдлуулдаг тэмээ гэж бүгдээрээ бэлэгдэмдэг болгоод хоригдлын бэлэгдэмдгээр Монгол тэмээгээ бий болгоод манайх энэ
хадгаламжийн даатгалын корпорац гэсэн юм логотой тэмээг бас гаргасан байгаа. Ямар хөөрхөн тий. Тэгэхээр одоо шиг англи мөнгө. тийм байх. Тэгээ мөнгө харуулад байж байгаа юм байна шүү дээ тий. За тэгээд одоо энэ танаа корпорацийн бэлэг тэмдэг юм уу? Эсвэл энийг одоо эвүүдийн иргэд бас аваад гэртээ хүүхдүүд мөнгө хөрөнгөлүүлэх боломжтой болно. Энэ ерөнхийдөө нөгөө хуримтлын бэлэг тэмдэг гэл Монгол улс дээр аяарал тэмээг бэлэг тэмдэг болгоё хөвшүүлье гэл манайх анх одоо энэ Шипракасе банк маань анх бас тэмээг хийсэн байгаа. Тэгээ бид нар адилхан одоо өөрийнхөө логыг тавиад бас хийцэн хамтарч ажиллаж байгаа тийм хуримтлалын өдрийг тэмдэглэдэг юм байгууллагууд маань ингээд тэмээг ийгээд ингэ явж байгаа. Хүүхдүүд ч гэсэн их маш хөөрхөн дуртай байдаг. Тийм байна. Хөөрхөн тий. За тэгэхээр одоо хадгаламжийн даатгалын корпорац 2013 онд байгуулагдсан гэсэн. Тэгээд ер нь 13 оноос хойш ер нь ингээд нүг иргэд өөрсдөө танахтай очиж харьцдаг болохоор нэлээд далд байд юм байна шүү дээ үйл ажиллагаа чинь. Тийм дээ 13 оноос хойш ер нь корпорацийн талаар дахиад нэг жаахан дэлгэрэнгүй одоо тэг хичнээн хүн үйл ажиллагаа явуулдаг. Танах одоо хаана байдгийг тийм магадгүй одоо бас энийг сонсож байгаа. Яг нэг дөрөв хэлсэнчтэй нэг ойрхон банк дампуурал байхгүй л. Гэхдээ Капитал банкнаас магадгүй бас тий нөгөө мөнгө хохирогч болоод үлдсэн хүмүүс мдээгүй ч явж байгаа юм билүү тийм хүмүүс ч мэдээлэл айгу дутмаг байдаг штэ тий. Тэгэхээр танаа дээр очиж уулзах ёстой юу? Жишээлбэл танаас мөнгө гаргуулж авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой ч гэдгийг тий. Энийг өөрийгөө би энэ хадгаламж банкнд хадгаламжтай байсан шүү гэдгийг жишээлбэл яаж нотлох юм тий. За ерөнхийдөө бол тухайн Капитал банкн дээр даатгагдсан харилцаа хадгаламж эзэмшигчдийн жагсаалтыг бид нар гаргаад за ийм хүмүүсд хөндлөлбөр тетэн төгрөгийн хөндлөлбөр олох ёстой гэсэн жагсаалтуудаа бол гаргацсан. Тэрнийхээ дагуу одоо хаан банкар дамжуулаад олголтыг хийгээ явж байгаа. Тэгэхээр тухайн иргэний хувьд бол иргэний өөрийгөө таних банкн дээр очиж үйлчлэг авахд ямар үйлчлэг иргэний үнэлгээ үзүүлдэг тэр холбогдох материалуудаа үзүүлээл тухайн хаан банкны тухайн холбогдох салбар дээр очиход бол манахаас тооцоолоод тухайн иргэний одоо иргэн хуулийн этгээд айлалнуулна л доо дансанд хичнээн төгрөг байсан. Энэ дээр хүүн бодогдоод хэд болсон. За энэс магадгүй нөгөө хугацаа хэтэрсэн үр төлбөр өөрөө төлөөгүй те удаан төлөөгүй энэ төр зээл байх юм бол бас хасна. За тэгээ энэ хүний хувьд тэдэнд төгрөг авах юм байна гэдэг юмыг бид нар тооцоолоо гаргаад өгсөн байгаа. Тэгэхээр банкн дээр очиод би энэ хүн байна гэд өөрийгөө ингээд таниулах баримтчгаа үзүүлээд яхад бол тань дээр ийм төгрөгийн одоо нөхөн төлбөр авах боломжтой байна гэдэг хэмжлэг нь бол хэвлэгдээд гараад ирчихэв. Тэгээ энэнийхээ дагуу аваад ивчин. За манай корпорацийн хувьд бол ер нь нөгөө эн чин цоо шин тогтолцоо Монгол улсад бий болж байгаа. Тэгэхээр ерөөсөө байгуулагдсан цагаасаа өсвөлэл альва нөгөө юмны эхлэл гэдэг чинь айгүй хэцүү бас зөвшөөрүүлэх шаардлагатай зүйлүүд байдаг. Тэгээ 13 оноос эхлүүлээд за эхлээд арилжааны банкудаа өөрсдөө танилцуулаа. За ураамж төвлөрүүлдэг болж байгаа. Ингээд үе шаттайгаар үйл ажиллагаанууд маань ингээд танигдаал яваад байгаа. Иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа маань одоо өнгөрсөн жилээс илүү эрчимтэй явж байгаа шиг байна. За тэгээ ер нь бол манай бас хуулийн дээр 18 онд дунд нь бас өөрчлөлт ороод шинээр одоо банкнд хэн шалгалт хийх ч гэдэг юм уу. Тэгээ чиг үүргүүд нэмэгдээд дахиад энэ чиг үүргүүдийг ингээд зөвшөөрүүлэх, чигдрүүлэх, тэгээ таниулах ийм ажиллагаанууд бол ер нь 13 оноос хойш одоо хүртэл тасралтгүй ингээд манай үйл ажиллагаа бол таниулаад, чигдрүүлээд ингээд дүрм журмуудаа боловсруулаад тухайн үйл ажиллагаагаа эргэжүүлэх дүрм журам тэрнийхээ дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэдэг ерөөсөө ингээд жигдрэх ажиллагаанууд л явагцаар л энэ цаашаа бас олон улсын хадгаламжийн даатгачдын холбоо гэдэг бас яг нөгөө манайх шиг ийм байгууллагуудын нэгдсэн олон улсын холбоо байдаг. Тэгээ бидэд гишүүнээр ингээд ажиллаад бас 14 онд гишүүнээр элснээс хойш бас ингээд яг тухайн холбооны гишүүн гэхээрээ нөгөө олон улсад яг энэ хадгаламжийн даатгал гэдэг үйл ажиллагаа маань ямар түвшинд яаж явагдаж байна. Бид нар яг цаг алдалгүй тухайн олон улсын байгууллагуудтай бас мэдээлэл солилцоод холбогдоод үйл ажиллагаагаа бас олон улсын стандартад нийцүүлэхийн тулд бас холбогдох арга хэмжээнүүдийг аваад хийгээд явж байгаа. Тэгээд ер нь бол олон улсын стандартад нийцүүлнэ л гэдэг нь манай одоо яг ийм төрлийн байгууллагуудад зориулсан 16 зарчим гэдэг бас байгаа. Тэгээд тэр зарчим тусуур дээр манай яг үйл ажиллагаа ямар байх хэвээр хөндлөлбөр гэдгийг яаж авч явах хэвээр ч гэдэг юм ингээд заачсан байдаг. Тэгэхээр BDD-ийн хувьд бол аль болох тэр стандартад нийцүүлээд тэр үйл ажиллагааг ингээд аваа явбал хамгийн одоо новчтой ашигтай үр дүнтэй идэх юм байна гэдэг юмнуудыг л хараад бүх үйл ажиллагаа дүрм журм айлгах нийцүүлэх гээл ингээд явж байгаа гэсэн. Би нэрээ ингээд ботсон чинь танахаас нэг
залуу оролцож байсан маа бас нэг хилцийн захирал байсан. Тэгээд жүжигчин алтан шагаатай бид гурав нэр ярьжсэн. Гэтэ тэр үед нөгөө нэг хадгаламжийн даатгалын корпорац яг одоо жишээлбэл иргэд рүү чиглэсэн энэ бидний хадгаламж ингээд даатгалтай байдгийг шүү гэхээс илүүтэйгээр зүгээр хадгаламж ямар ач тустай бэ гэдгийг айгүй юм түлхүү тийм мессеж өгсөн байхгүй. Тэр танахаас мөн те гадаад харилцан хамтын ажиллагааны газрын захирал цогтоотор оролцсон. За. Тэр үед хуримтлалтай холбоотой, хадгаламжтай холбоотой, хадгаламжийн ач тусыг хүүхд багчуудаа. Яг үнэ. Тэгээ ер нь танах нэрээ одоо ингээд нөгөө санхүүгийн боловсрол гэж сүүлийн үед агиух ярьдаг боллоо шүү дээ тий. Тэгээд одоо аж ахуйгаа одоо зөв хөтөл хийж гэдэг юм уу тий. Гэр эзэгтэй нар одоо нөгөө юу аваад юу одоо ямар орлого орж ирээд байгаа юм тий. Ядаж ингээд орлого зарлага бичдэг дэвтэртэй болгоё ч гэдэг юм уу тий. Тэгээд хүүхдүүдэд одоо жишээлбэл хүүхдийнхээ одоо улсаас өгөөд байгаа тэр 100 мянган төгрөгийг за аваад хоол аваад идж байгаа айлууд бол зөндөл их байгаа. Гэхдээ бас хүүхдэд тэрийг хадгаламж болгоод бас ирээдүйн боловсролд нь ашиг тустаач гэдэг юм уу тий. Гэхдээ хүүхэд бас надад ийм мөнгө байгаа юм биш үү? Би ирээдүйд энийг яах вэ гэдэг юм уу тий? Аавч өсгсөн эсвэл 10 20 мянган төгрөг манайхан чинь хөрхөн шинэ жил төрсөн өдөр цагаан сараас хүүхдүүдэд хөрхөн мөнгө хөрөмтлээддэг штэ. Магадгүй хүүхэд ирээгээ бас өөрөө би энийг хэрвээ хадгалуулвал яах вэ гэдэг юм уу? Яг энэ чиглэлээр хүүхдүүдэд болон гэр эзэгтэй нарт за ер нь бол иргэн болгонд одоо хүртээмжтэйгээр энэ сургалт одоо боловсролын энэ яг санхүү боловсролын сургалт явуулдаг танахаас чиглэсэн. Манайх ер нь бол санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн байдаг. Энэ үүнийхээ хүрээнд чинь санхүүгийн боловсрол, иргэдийн санхүүгийн боловсролд анхаарч ажилладаг. Өөр ингэсэн биедан төлөвлөгөөнийхөө дагуу одоо хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэд тэднэр зориулсан насны онцлог тохирсон захин болон танхимын сургалтуудыг бол байнга зохион байгуулдаг байгаа. За. Тийм мөн одоо тэгээ хүүхэд багчуудын бас сурагчдын насны түвштэд гэсэн юм насны онцлогтод тохирсон гарын авлага номнуудыг л гаргаж бас түгээдэг байгаа. Одоо жишээлбэл мөнгө хариуцуулах арга ухаан гэсэн ийм санхүүгийн боловсролын тийм хөөрхөн сургалт ном. Энэ бол ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад зориулсан номыг өөрснөө манай мэргэжлүүд боловсруулан гаргасан байгаа. Мөн одоо энэ хүүхэд бүр бага насны хүүхдүүд зориулсан тийм цэцэрлэгийн ч юм уу эсвэл бага ангийн хүүхдүүд зориулсан мөн бяцхан санхүүж гэдэг тийм номыг буддаг хэлбэрээр гэхдээ дотроо тексттэй хуримтлалын мөн хадгаламжийн ач тусыг мөн харуулсан юм хөөрхөн номыг бас боловсруулан гаргасан байгаа. Тэгээ насан туршид буюу оюутан залуус зориулсан юм мөнгө аргажуулах арга ухаан гэдэг мөн арай дотроо арай дээшлээд сэдв нь болохоор хөрөнгө оруулалт, хадгаламж, хувьцаа, бонд, санхүүгийн байгууллагч гэдэг юм уу те. Ингээд насных нь онцлог зориулсан юм номнуудыг бол боловсруулан гаргадаг байгаа. Мөн цахим хөгжсөн үед тийм ээ. Цахимаар өөрийнхөө фэйсбુક хуудасаар дамжуулан мөн Тикомцэг юм сайтаараа дамжуулан бас видео контентууд тийм ээ үйлдвэрлэн боловсруулан бас олон нийтэд түгээдэг байгаа. Тэр одоо яг цэцэрлэг сургуулиуд дээр нь очиж одоо энэ гарын авлагуудаа тараах уу эсвэл банкн дээр байж агаад хүмүүс одоо эцэг эхчүүд хадгаламж нээлэх гэж очихдоо гарын авлагыг авах уу яг энэ ямар байдлаар хүүхдүүдэд тараагдчих одоо хүртээмжтэйгээр хүртээ. Ерөнхийдөө бол нөгөө банк маань манай хуулийнхаа дагуу манай хадгаламжийн даатгалын корпорацийн талаар хадгаламж эзэмшигчдэд бол мэдээлэл хүргэх үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхаа дагуу бол манай энэ гарын авлага брошюрыг одоо манай эсвэл манай вебсайтыг зааж өгч юм уу. Бид нар энийг банкудтай өгсөн бол энийг түгээх тийм үүрэгтэй байдаг. Иргэд маань энийг бол банкн дээрээс авч болно. Манай захин хуудас руу бас ороод мэдээлэл авч болно. Хүүхэд багчуудад болохоор бид нэг зорилт бүлгүүд зориулсан сургалтуудаа байнга зохион байгуулждаг. За. Тэгэхээр сургалтынхаа үеэрс хүмүүст тарааж өгдөг. Мөн Монгол банкаараа дамжуулаад хөдөө орон нутгийн бүх Монгол банкны салбаруудаар дамжуулж бас хүрэх гэж хичээж байгаа. Магадгүй бас нөгөө олон нийтийн зүгээс одоо энэ мэдээллийг сонсож байгаа зарим сургууль цэцэрлэг те холбоо тогтооход ажлыг л бас нээлттэй шүү дээ. Манайхаас бол яг нөгөө тухайн одоо зорилттой бүлгүүдээс хамаараа за ерөнхий боловсролын сургуульч гэдэг юм уу те. Тэгэх юм бол тухайн сургууль дээр нь очиод энэ ном гарын авлага материалуудаа үзүүлээ, таниулаад тухайн насныхан зориулсан сургалтуудаас хийгээд явчихдаг байгаа. Манай сонсогчид ингэдэг байхгүй юу? Одоо ингээд ямар нэгэн нэвтрүүлэг ингээд гэж бод. Гэвч чи өөрөө яа дээ? Чи яа дээ? Одоо тэгэл ямар нэгэн бараа бүтээгдэхүүнчлэгэнд чи хэрэгжилж үтсэн юм уу? Чи өөрөө наатаа ингээд авч үтсэн юм уу гэдэг юм уу те? Ингэж их асуудаг. Тэгэхээр манай хоёр бүсгүй хоёулаа ээж нар ах те.
Тийм тэгээ гуруулаа ээж нар байгаа байхгүй юу. Тэр гуруулаас яг сонсогч үзэгчтэй хэрэг болох үүднээс тэгвэл бид нар яг ээж нар гэрээ эзэгтэй гэдэг үүднээсээ хүүхдүүдтэй яг ямар байдлаар санхүү боловсрол олох гэж үздэг вэ те. Одоо юу гэдэг ээж болгоны арга ухаан өөр өөр баг штэ те. Тэгээ энийг нэг ингээ хуваалцчих бас хүмүүс хэрэгтэй юм болоо сонирхолтой байх юм болоо. За тэгээ ер нь бол энэ бяцхан санхүүч гэдэг энэ ном гарсны дараа энэ яг манай одоо хүүхдийн наснд ер нь бол тохирсон байсан байхгүй юу? Танайд одоо хэдтэй вэ? Одоо 5 настай чи 4 настай хат гарлуулаад тэгээд энэ номыг за баг манай хоёр. Тэгээд гот одоо яг энэ номыг гарсны дараа хүүхдэд очиод ингээ үзүүлж байгаа. Яг нөгөө тухайн насны 4 настай энэ хүүхдүүдэд болохоор ийм одоо ном ойлгох уугүй юу гэд зарим нь одоо үзүүлэггүй ч юм уу ингээ байж идэг. Миний хувьд бол энийг ингээ тавьчраад хүүхдэд тайлбарлаж өгөөд энэ одоо нөгөө тэ будах юмнуудыг ингээ бодуулаад ингэж явах та ээж нь ийм байгууллагад ажилладаг шүү дээ. Ингээд арилжааны банкуудыг даатгадаг. Тэгээ ингээд иргэдийн мөнгийг хамгаалдаг байхгүй юу гэдэг ингээд тайлбарлаад өгсөн. Тэгээ энэ зургийг нь манай хүүхд будаад ингээд тайлбарлаж өгсөний дараа ээж нь хаана ажилладаг гэсэн чинь айгүй хөөрхөн манай ээж нөгөө банкыг хамгаалдаг гэлээ юу. Тэгээ айгүй өөрхөн ингээд ойлгоцсон өөрийнхөө хэмжээндээр ингээд банкыг хамгаалдаг байхгүй юу. Таны мөнгийг чинь манай ээж хамгаалдаг энэ төр гэсэн ярьж явах жишээний. Тэгээд ер нь бол хүүхдийг баг болтгүйгээр ойлголтын нөгөөд насанд нь тохирсон одоо ингээд тохирсон байдлаар альва асуудал юмыг ингээд танилцуулахад бол хүүхд бол хангалттай ойлгоод өөрийнхөө хэмжээнд тухайн юм ингээд найз нөхөдтэй яриад таниулаад явж идэг байгаа байхгүй юу. Тэгээ яг хүүхдээ одоо манай хүүхд ч юм бол яг ийм нөгөө за яг манад бол ийм тэмээ бол байхгүй л тийм. Тэгээ манай хүүхд өөрөө нэг ийм төрөвчтэй. Тэгээд яг нөгөө өвөө эмээ бусад хүмүүсийн өгж байгаа мөнгийг ингээд төрөвчөнд ээж надаа одоо яг нөгөө мөнгөнд дэвсгэртэй тийм ч сайн ялгаж чадахгүй надаа тэдний ширхэг мөнгө байна. Энүүгээр юу авч болох вэ гэ. За ийм мөнгө чинь дэж ингээд юм авалж шууд ингээд дуусчихна. Тэгэхээр ингээд сайн бодож байгаад яг өөртөө юу эрэхтэй байна. Тэрийг ингээд аваарэ. Тэгээ энийг ингээд авчаад дахиад мөнгө цуглардал чи дахиад юм авч чадахгүй шүү хэсэг тий. Тэгэхээр ингээд тэрийгэ бодоод ингээд сонголтоо игрээгээ тэгэн гот манай хүүхд сайн бодож байгаа. За энэ удаа тэгээ мөнгө нь аваа хэд болоод тэрэн гот би тийм тоглоом авч хүрхгүй гэх юм бол за дахиад жоохон цуглархаар нь тэгвэл авъя да гэдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол яг наснд нь тохируулаад харилцаад явхад бол хүүхд жоохон гэлтгүй нь ойлгоод явчих юм байна л гэж бодоод байгаа шүү. Би яг өөрийнхөө нөгөө нэг жоохон бага насны хүүхдийнхээ жишээн дээр ярьчлаа л тоо тий. Өсвөр насны өөр одоо насны онцлогоос хамаарат өөр л ах. Миний хувьд бол бага насны хүүхдтэй учраас тэрхүү байдлаар л ойлголоод явж байгаа. За алтан дэлгүүр захирлын үед мөн адилхан манай хүүхэд энэ тэмээтэй их чинь уралдаанд манай уралдаанд бас зохион байгуулдаг уралдаанд ороод бас ийм тэмээр шагнасан. Тэгээд их чихаа тэр авсан тэмээнд нь мөнгө хийгээд хөрөнгөлүүлээд байгаа. Ямар хөө шинжлэр би бэлэг аваад миний мөнгө болж байгаа юу гэл. Ер нь бол хүүхдийг нэг баг гэж голж болохгүй. Бас багаас нь л ойлгуулжлах хэрэгтэй юм байлээ. За миний бодлохоор 15 12 насны яг юм өсвөр насны хоёр хүүхэдтэй. Тэг яг нөгөө бүр жоохон багт нөгөө энэ хоёр чинь хүүхдийн мөнгөж 3000 төгрөг өгдөг байлаа шүү дээ. Тэгээ тэр үед бол яг 3000 надад 3000 төгрөгөөр би одоо яах чинь тэгээд яг хадгаламжинд хийдэг байсан. Тэгээ одоо бол нөгөө бас төрөөс 100,000 төгрөгөөрөнгүүд би хоёр хүүхдээ өсвөр насны хүрээд ирэнгүүд нь хоёуланд нь сурагчийн карт нэгэд өгсөн. Тэгээд за энэ хамгийн гол нь энэ 100,000 төгрөгөөр амьдарч байгаа айлууд маш их байгаа шүү. Гэхдээ ээжийн хувьд бол тэгтээ тэргүй энэ мөнгийг төрөөс та хоёр зориулж өгч байгаа учраас би юусэн оролцохгүй. Тэгээд хоёр одоо над мөнгө хадгална уу, өрнө үү гингүүт те. Манай охин бол нөгөө том л доо айгүй айхтар заяа. Өмнө нь ингээд нөгөө нэг надаас мөнгө авдаг байхдаа ингээд хамаагүй зарцуулдаг байсан байгаа байхгүй ингээд одоо бодохоор тэнгууд одоо өөрийнхөө мөнгийг болохоор те 50-ын цааш нэгээд 50-аар нь яг одоо тэр сарынхаа хэрэгцээ одоо өсний боолтоос өсвөлээ тэрийг айгүй бодлоготой аваад байгаа шүү. Хүү болохоор сард яг 20,000 төгрөг зарцуулдаг. Бусд нь тэгээ тэр 20,000 төгрөг нэг юм сургууль дээрээ нэг юм соустай төмөс ч гэдэм үү те нэг тийм юм авч идэх нөгөө эрэхтэй хөхтэй болохоор тэгээ нэг тийм айхтар зарлага ихтэй биш. Тэгээд өсрээд үсээд засуулж. Тэгэнгүүтээ охины бас нэг авууштай юм юу болсон байвал одоо нэг юм биологийн номны мөнгө, химийн номны мөнгө гэдэг нэг юм жижиг сажиг татварууд аюу биднээс авдаг штэ тий мэдэгдэхгүйгээр ингээд сард тэгээ тэр мөнгийг юус надаас авах болцсон. Тэгээд энэ нь айгу олзрохор та өөрсдийнхөө мөнгийг өөртөө зарцуулж хадгалж бас сурж байгаа юм болоо гэж би хараад байгаа.
Тийм яг нөгөө нэг хүний хүсэл чиг хязгааргүй шүү дээ. Аммаар ивэл бүхэл юмыг авмаар санагдаад идэг. Нөгөө байгаа мөнгө нь тэдгээ хязгаартай байгаад идэг. Тэгэхээр яагаад сонголтоо хийгээд айгүй айхтар хамт тэгдэг лээ. Яг өөрийнхөө мөнгөө бодчингууд айгүй айхтар хамт тийм. Тэнцгийн фонд сайн сурч байгаа байна да гэдэг. Хувь хүний нөгөө санхүүгийн боловсралтай болж төлөвшөх нь яг бага наснаас эхэлдэг байхгүй. Тэгэхээр тэр бага наснаас нь л хүүхдийг ер нь энэ санхүүгийн ойлголтуудыг бас бага багаар өгөөл тээ хатгаламж хөрөмтлөл гэж үе ачааллуудын таниулаад байвал иргэн болж төлөвшин шүү дээ тээ. Иргэн баян бол тийм шүү баян гэдэг тийм яг баян гэдэг. За ерөнхийдөө бид гурийн ярилцах цаг өндөрлөг тэр шиг хандж байна. Тэгээд санхүүгийн корпорац одоо хадгаламж даатгын корпорацийн цаашдын зорилго тэгвэл юу вэ гэдгээр тэгээд нэвтрүүлгээ өндөрлөдөг хөө. За би нэг юм бас хэлчихье. Бид нар нөгөө нэг бас санхүүгийн боловсролд анхаарч ажилладаг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр жил болгон бас хамтрагч байгууллагуудтайгаа хамтраад нөгөө дэлхийн хоригдлын өдрийг бас зохион байгуулдаг. Мөнгөний 7 хоног гэдэг арга хэмжээг бас зохион байгуулдаг байгаа. Мөн хөгжлийн алтан стандарт төрийн бас байгууллагатай хамтран одоо хөдөө орон нутгийн ерхий боловсролын сурагчдад тэгээ сургалт зохион байгуулж байгаа. Тэгээд энэ жилийн хоригдлын арга хэмжээ маань бол захимаар ерөөхдөө зохион байгуулагдсан ковидын цар тахалтай холбоотойгоор ер нь бол их өргөн цар үрээтэй зохион байгуулагддаг байгаа л да. Тэгээ энэ хоригдлынхаа өдрийн арга хэмжээний үеэр болохоор манайх хөдөө орон нутгийн сурагчдад сургалт хийхээс гадна мөн одоо орон даяар бүх хүүхдүүдийн дунд төрөл бүрийн уралдаануудыг бол зохион байгуулдаг байгаа. За. Тэгээ энэ жил бол бид нар хоригдлын ач тусыг ойлгуулах талаар зохион бичлэг тий хуримтлал бий болсон түүх сэдвтэй зохион бичлэгийг бас уралдааныг зохион байгуулсан байгаа. Оюутнуудын дунд болохоор даатгахтай хадгаламжийн тухай эссе бичлэгийн уралдаан зарласан байгаа. Бүр багангийн сурагчдын дунд ангийн сурагчдын дунд болохоор TikTok уралдааныг бас зарлаад тий шилдэгүүдээ шалгаруулаад цаг үлдээ гэдэг зүйлээ захимаар зохион байгуулаад тэгээ хүүхдүүдтэй хадгаламжийн даатгалынхаа корпорацийг бас таниулах, тэгээ хоригдлын ач тусыг таниулах, тэгээд уралдаанаад өгнөж ялагч байгаа сайхан шалгаруулсан байгаа. Зөв. Тэрнээсээ бид нар чинь бүх орон нутгаар бол ерөнхийдөө хоригдлын өдөр маань Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэ, Сүхбаатар аймаг, Төв аймаг гэж зохион байгуулагддаг. Ер нь өргөн цар үрээтэй зохион байгуулагддаг байгаа. Энэ жилийн арга хэмжээ маань бол Төв аймагт болсон. Тэгээ Монгол банк, банкны холбоо, Германы Sparkasse банкны сан манайх ингээд дөрвөн байгууллага бүр жил болгон боломжлол болгон зохион байгуулдаг томоохон арга хэмжээ болсон байгаа. Хүн болго өсөө үлээдэг тийм арга хэмжээ болсон байгаа. Зөв. За тэгэхээр дэлхийн одоо нөгөө дэлхийд даяар тэмдэглэл өнгөрүүлдэг дэлхийн хуримтлалын өдөр 2021 онд хэрхэн зохион байгуулагдсан бэ? Тэгээ яг энэ үйл ажиллагаанд хадгаламжийн даатгалын корпорац хэрхэн оролцсон бэ? За баярлалаа. Энэ жилийн хувьд бол ерөнхийдөө ковид цар тахалтай холбоотойгоор бол голчлон цахим хэлбэрээр зохион байгуулагдсан гэж хэлсэн тийм ээ. Гэхдээ энэ жилийн онцлог нь гэвэл хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээд бүлгийн хүүхдүүдэд 29 дугаар сургууль, мөн 116 дугаар сургуулийн хүүхдүүдэд сонсголын бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд очиж хадгаламж хоригдлынхаа талаар хамтрагч байгууллагатай хамтран сургалт зохион байгуулад мөн хадгаламж нийлэх эрхийн бичгийг бол олгосон байгаа. Энэ хадгаламж нийлэх эрхийн бичгийг бол манай байгууллага одоо байгуулагдсан цагаас эхлээд хүүхэд багчуудад олгож эхэлсэн. Манай одоо брэнд бүтээгдэхүүн гэх юм уу ойлгож болно. Одоо хоригдлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг баснаас хойш манай байгууллага нийт 500 хүүхдийг бол хадгаламж нийлэх эрхийн бичгээр бол шагнаж урамшуулсан байдгийн. Ингэхээр хүүхд багчууд маань хадгаламжийн ач холбогдлыг ойлгож мөн тэдний ирээдүйдээ хөрөнгө оруулах, ирээдүйдээ ихтгэлтэй болох анхны алхмыг нээж өгч байгаа одоо томоохон арга хэмжээ болдог. Үүгээрээ бол бас маш их онцлогтой. Зөв. За тэгэхээр одоо нөгөө 50,000 төгрөгийн эрхийн бичиг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ үйл ажиллагаа хэдэн удаа зохион байгуулагдаад хэдчнээ хүүхэд бас энд хамрагдсан гэсэн тоо хэмжээ байдгүй статистик. Сая 14 оноос эхлээд тэгээ 500 гаруй хүүхэд. Тэгсэн үү тий? Бичиг За хүүхэд. За чи гартал өгсөн баг. За ер нь ингээд энэ хүрээд бид гурийн ярилцах цаг маань өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр ямар ч байсан сонсогчд байна. Яг би зөвөр өмнө сонсч байсан одоо юу гэдэг 20-с дээш 20 саяас дээш гэдэг юм уу. Ер нь их хэмжээний мөнгө хадгалуулдаг иргэдийн тий 2% нь одоо байдгаа. Бид нар одоо тэгээ дундаж амьдралтай хүмүүс шүү дээ. Ер нь бол тий нийгмийг авч байгаа суурь шүү дээ. Ер нь бол тэгэхээр энэ бидний ямар ч байсан хүүхдийнхаа төлөө, ирээдүйнхаа төлөө эсвэл ямар нэгэн эрсдлээс одоо өөрсдийгөө хамгаалахын төлөө тий
ямар нэгэн байдлаар өөртөөхөө одоо нөгөө хуруу умсаа уулах шахан гэдэг шиг тий хоримтлуулсан мөнгө маань ингээд даатгагдаад байдгийн байх шүү. Тэгээ өнөөдөр бас нэлээд олон сонсогчид маань иргэд маань ойлгосон бах. Би ч гэсэн бас мэдэж авлаа. Тэгээд их сайхан тий айгу гой санагдчихэв. Ямар за мэдээж бас банк дахиад хэлээ. Нөх тэр болгонд дампуураад байхгүй бах. Гэхдээ л бас тийм ээ эрсдээс хамгаалаад ингээд бидний хадгаламж даатгагдсан байдгийн байх шүү гэдгийг бас ойлгож авсан баг гэдэг итгэлтэй. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирж маш сонирхолтой хэрэгцээтэй мэдээллийг хүргэсэн хадгаламжийн даатгалын корпорацийн олонний санхүүгийн боловсролын эцсийн захирал Алтан Дэлгүүр за мөн хадгаламжийн даатгалын корпорацийн нөхөн төлбөр бүтцийн өөрчлөлтийн газрын захирал Баасан нартай баярлалаа. Ажил амжилттай. Манай нөгөө цахим хуудас хадгаламжийн даатгалын корпорац гэж цахим хуудасаас орж манай мэдээллийг авч олно. Манай Dicom CVM гэсэн вебсайт бүнэс байгаа. Эндээс дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За ойлголаа. За баярлалаа бүсгүйчүүдээ. Баярлалаа. За. Зочны цаг нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3